Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн бичлэгээрээ та бүхэндээ бурхан халдун уулна хэлсэн талаарх бичлэгээ хүргэж байна. Өглөө эрт замд гарсан. За ингээд замд гараад нар мандах үед багнуур дүргийн наахан очсон. За багнуур дүргийн наахан байж байгаад хамт явсан хүмүүсээ хүлээж аваад за ингээд цаашаа хамтдаа хөдөлсөн. За бурхан халдун очоод багнуур дүүрэг за Төв аймгийн Мөнгөн морьт сумаар дайраад тэгээ цааш явд юм лээ. За энэхүү нилээн явж агаад бид нэр Босго тэнгэрийн даваа энэ дээр очисон. Энтийн аймгийн Өмнө дэлгэрээ сумын тогтоорчдөг. За одоо бурхан халдун уул руу одоо орох гэж байгаа. Одоо хамгийн одоо наадлын одоо даваа босгон болд юм байна. За түүхэндээ бол энэхүү Босго тэнгэрийн давааг Тэнгэрийн босго гэж бас нэрлэж байсан юм байна. Нэрлдэг байсан юм байна. Босго тэнгэрийн даваанаас цаашаа бид нэр Богдын гол, Арнуг за энэхүү явсаар бурхан халдун уулна очисон. За бурхан халдун ууланд бол доод овоо, дунд овоо, дээд овоо гэсэн 3 овоо байд юм лээ. Бурхан халдун уулыг 1995 онд одоо ерөнхийлөгчийн зарлахаар төрийн техниктэй уул болгожээ. За энэ цагаас хойш одоо хүн болгоны очдоггүй. Бас тийм уул болсон байна. За түрүүний хэлсэнчлэн Босго тэнгэрийн даваа буюу энэхүү Босго тэнгэрийн босгоос одоо цаашаа бол эмэгтэй хүн болон одоо гадны хүмүүс очдоггүй байх нэ. За бид энэхүү доод овон дээр очсныхээ дараа одоо гэрүүдээ барьсан. За 2 гэртээ явсан. Тэгээ 2 гэрээ одоо бүгдээрээ хэлбэж барьцгаасан. За ингээ гэртээ явсан нь бол илүү тав тухтай байд юм билээ. За цаг гараа үед бол ингээд маш дулаахан байсан. Бас хүн багтай байсан. За ингээд бид нэр гэрээн одоо барьж дууссаны дараа одоо дотроо одоо төхөнсөн. За тэгээд эхнийхээ оройгоо бид нэр бас одоо уулс авдгаа одоо нэлээд бас хөгжөөж нэлээд одоо дуутай ууртай эхний одоо эхний одоо хоногоо бид нэр одоо өнгөрөөсөн. Танын цэцэстэй хам таны бонотогтаа зүудлээ Очтилтэй харуулсан хартараа золгонхон зүудлээ таны нормын очтаа Дарамурхантахан Орин цадманта Yogartsız bir de çiçeğimdi Kaktüsü bir emre çiçeğimdi Kanlısı bir carga За өглөө босгодод үнэхээр гайхалтай. Өглөө бидний хугацсан. Тогтуу намуухан. Цагаар маш гоё тунгалаг байсан. За шүн бас хүмүүс нэмж ирсэн байсан. За бид нэгээд бэлтгэлээ хангаад одоо уул руу удаа гарах, хайрхан лугаа гарахад бэлтгэлээ хангасан. За мөн одоо энд бол нутгийн иргэдэл морь болд тийм билээ. Морь уулаад зарим хүмүүс бол одоо морьтой уулын дэшээ хайрхан лугаа гарт юм билээ. За нэг морь бол 100,000 төгрөг гэжсэн. Бүр дэшээ их рүү гараад ирэхэд за дунд овоор бол 50,000 гаргахдаа гэж хэлсэн. За дунд овон дээр ирсэн. За дунд овон дээр ирэхэд бол за тэгээд бас нэг зүйлийг зүгээр ирэхэд энэ модноос ингэж хадаг элдв юм уу их за мөн одоо хог хаях зүйлүүд бол бас байсан. Одоо архины шил за мөн одоо ямар нэгэн одоо цаастай буудалтай тиймэрхүү зүйлүүд бол ингээд бас хаягдсан зүйлүүд байсан. Тийм учраас бас аялагчд маань бас айлуулах байгальтлыг бас хайлтгууд нь сайлуулах модонд илдэг зүйлүүдээ бас үйж боохгүй байх. За ямар нэгэн одоо цаас чихэртэй тий цаастай ямар нэгэн буудалтай зүйлүүд байгаль төсөлтэйхгүй байх. Иймэрхүү зүйлүүдийг бас анхаармаар юм шиг санагдсан. Дээшээ
одоо гарч яхад бол морьтой хүмүүс уруудчихсан. Тэгээд тэднийг харахад бол морь бол тийм бас тохиромжтой унаа бас мөн үү гэж харагдсан. Ягаад гэвэл ихц тэр уруу бол бас морьтой хүмүүс манаас яалтч одоо морин дээрээ яваад одоо морин дээрээ суугаад уруудна гэдэг бол бас хэцүү юм ч бас морой бол ихэнхдээ гүтлөөд тэгээ бууцгааж байсан. За тэгээ бас алхах нь ч гэсэндээ эрүүл мэндэд бас сайн учраас боломжтой болос алхаж байгаарэ гэж бид л зөвлөмөр байна. Бидний хувьд бид нар бүгдээрээ алхсан байж байгаа. За ингээ алхаж байгаад яг тэр дээдлийн одоо товцог буюу нэг уулын орой дээр гараад ирэнгүүт модноосоо гараад ирэнгүүт яг нэг ийм тал дээр гараад ирд юм билээ. За энэ тал дээр бол одоо тэгээд яг одоо бурхан одоо халдууны маань одоо орой уул нь бол харагддаг. За үнэхээр одоо хүний гараар одоо зассан юм шиг тийм тал байт юм билээ. За эндээс ингээд цаашаа дахиад энэ талаараа нэлийн цаашаа дээшээ алхаж хагаад уулынхээ одоо ингэрийг дагаж одоо явсаар хагаад алхасаар байгаа. За энэ дээд уун дээр ирд юм билээ. За дээд уун дээр хүрэхэд бол мөн ялгаагүй уулынхээ ингэрээр явсаар хагаад нэг хэсэг газар бас яг одоо тал аятай тийм тэгш газар байт юм билээ. За тэнд бол нэлээд их салхи бол нэлээд эрчтэй байсан. Цасан шуурж байсан. Тэгээ бас нэлээд алхуулж яж очт юм билээ. Тийм учраас бас хүн болгон бас очиод байдаггүй юм билээ. Нийтдээ бид нэг ойролцоогоор доороосоо дээшээ хүрээд буцаад ирэхэд бид нэг ойролцоо 5-6 цаг алхсан байсан. За энэхүү алхахтаа бид нар бол аль энэхдээ бол маш бага амарсан. Тэгээ нэгэн жигдийн алхалтай одоо явсаар гад ирсэн байж байгаа. За энэхүү хоёр дахь оройноо бол бид нар бас одоо уулынхаа одоо эцнийг одоо байсан гэж тэгжсэн. Дуу чуурдч өнгөрөөсөн байж байгаа. За ингээд хоёр хүнсний дараа бид нэр дараа хамгийн сүүлд бага ундаа дугуйддаг хэлээд доод ундаа бид нэр дугуйддаг хэлээд за ингээд явах одоо буцах бэлтгэлээ орсон энэ хүү одоо хоёр гэрээ буулгаад за мөн том нэг майхантай явсан тэр майхнаа буулгаад тэр барих бүх одоо хог тийм цэвэрлээд одоо ингээд буусан байж байгаа. За энэ хүнхээр байгальтай одоо байгалийн цогцлборт одоо энэ сайхан газар ус очиод тэгээд одоо эзэн хааныхээ ус төсөн нутагтан гэж очиод тэр уулынх нь тэр хайрхных нь сингэрт ингээ очиод бараалгаад эрсэндээ бас туйлын баяртай байгаа. Таамагласандээ очих харуул. Бас дараах зүйлүүд анхаараасаа гэж хүсэж байна айлуулах хог хгүй байх, замууднаас ямар нэгэн илтгэв зүйл бас зүгж үлдээхгүй байх. За үйл явж байгаа бол бас нэг гутлын хадаас буюу гутландаа бас нэг ууланд явах одоо барьцалдуулдаг тийм зүйл зүйлс илүү их дэшээ уул руу өсөх болон буухад бол хэрэг болмоор юм лээ гэж бодсон. Бурхан халдун ууланд байлсан. Тэгэхээр та бүхэнтэй уулзлаа. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Яаж байгаа